За оройн төгрөгье. За энэ ингээд нэг 475 сая долларын ерөнхий зээлийн хөтөлбөр гэдэг оруулаад ирж байгаа. Тэгээ 4 чиглэл туваацсан. Өнөөдөр эрүүл мэндийн сайд энд сууж байна. Минийхаар бол энэ бол одоо 475 сая доллар гэдэг бол 1.7 их найт төгрөгийн асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ хариуцсан сайд нар орж ирэх хэрэгтэй. Энийг нэг бүрчлэн деталь ярилцъя. Тэгэхгүй бол чинь бүр үнэхээр бас утгаа алдсан юм мэдээллүүд бас байна шүү. Ялангуяа энэ боловсролын яамтай холбоотой ингээд энэ төсөв төртгүүдийн зүгээр ингээд хамаа замбраагүй зүгээр л 16 тэр бом 265 саяг ингээд зүгээр тавьчихсан. Орхон аймгийн Баян-Өндөр сум дээр адилхан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн сургууль адилхан 960 хүүхэд. За цэцэрлэг гэж. Улаанбаатар хотын Налах дүүргийн цэцэрлэг, за Завхан аймгийн улаастай сумын хотын цэцэрлэг 150 хүүхэдтэй 3 тэрбум 641 сая. Ийм харьцангуй юм байж болохгүй шүү дээ. Энэ дээр нэг жоохон тооцоо судалгаатай ажиллаж нэгт үзэхгүй бол болохгүй. Салбарын сайд нараа дуудах хэрэгтэй байгаа даа. За нэгт хоёр дахин уулын зээлийн ерөнхий хэлэлцээр дээр бас нэг ийм өгүүлбэр оруулсан. Түншлэлийн хөрөнгө оруулалтаар Монгол улс өөрийн нутаг дэвсгэрт ноогдуулж буй нэмэгдсэн үрдэх албан дотор гайлын албан дотроос чөлөөлөх мөн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зардлыг холбогдох улсын төсвөө санхүүжүүлсныг тооцно гэсэн. Энэ олон арга хэмжээ болгон дээр чинь төслийг нэгж байгуулагдах гэдэг. Тэр болгон дээр чинь төсвөөс одоо ингээд мөнгөний төлөөд явах уу? Ийм замбраагүй би бол зүгээр хөв гишүүний хувьд бол энийгээ жоохон деталь үзье. Ялангуяа энэ эрүүл мэндийн салбарыг дагуулж энэ бусад салбаруудыг ингэж оруулж ирж нийтд нь 475 сая доллар 1.7 их найд гэж оруулж ирэхэ болох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын аймаг оруулж ирээ. Барилга бот байгуулалтын яам тэрийг оруулж ирмээр байна. За энэ шадар сайд магадгүй Монгол улсын гамшигтай холбоотой сөрөн төсвөлтэй холбоотой юмнуудаас оруулж ирмээр байгаад. Ингэж сонсохгүй болохгүй. Тэр ер нь зарчмын хувьд энэ бол үнэхээр бас нэг юм бүдүүлэг ерөнхий гэрээ ингэж оруулж ирж ингэж харж байгаа шүү. За тэгээ асуултанд ямар ч хариулт авч. Энэ улсын төсөв дээр эдийн хэмжээний дарамт төвчрэх аваа шүү дээ. Энийг асууч. За хоёр дахь асуулт. Энэ нийт зээл нь бол 475 гэдэг. Үүний 231.2 сая нь энгийн нөхцөлтэй зээл үлдсэн 243.8 сая доллар нь хөнгөлөлттэй нөхцөлийн зээл гэдэг. Тэнийг нийтэд нь хөнгөлөлттэй нөхцлөөр авч болоогүй юм. За ийм хоёр дахь асуулт багт. Тэгээд тодруулъя. За гараа өргөрөө хариулт. 2 номер. За тулга сангийн гишүүний асуулт дээр нөгөө зээлийн нөхцөлийн асуудлаар хариулъя. Азийн хөгжлийн банкнаас авж байгаа энэ зээлийн ерөнхийдөө 50 орчим хувь нь хөнгөлөлттэй их усүр байгаа. За тэгээд түрүүн би дурдсан 25 он хүртэл өрийн удирдлагын стратеги дээр юу гэж заасан байгаа вэ гэхээр нийгмийн шин чанартай төслүүдийг хөнгөлөлттэй их усүрээр санхүүжүүлнэ гэдэг. Тэгээд ер нь бол Азийн хөгжлийн банкнаас одоо энэ 230 сая долларын хөнгөлөлттэй их усрыг аваад манай улсад хуваарлсан хөнгөлөлттэй их усрын хэмжээ ингээд дуусах. 475 сая доллар маань ерөнхийдөө энэ үнгээр хязгаарлагдаад ингээд одоо 28 он хүртэл дахиж одоо Азийн хөгжлийн банкнаас Монгол улсад хөнгөлөлттэй их уср хуваарлахгүй. Тэгэхээр энийг бол одоо ингээд нэмэгдүүлэх боломж бол байхгүй байгаамаа гэж байна. За зардлын хувьд бол хүүгийн зардал гарнаа. Төсөв төр хамгийн одоо том эрх дарамт нь хүүгийн зардал байгаа. За тэгээд хөнгөлөлттэй их усүр төр бол бид нэр тогтмол 2% хүүгээр хүү төлөвнө. Энгийн их усүр төр софер төр нэмэх нь 0.6% гээд одоо 4.2 төр 0.6% гээд нэг 5 орчим хувь төр хүү төлнө. Тэгээд зээлийн ашиглалт бүрэн гарсан тохиолдолд одоо хүүгийн зардал маань хамгийн өндөртөө хөнгөлөлттэй их усүр буюу 243.8 сая доллар дээр жилд 4.8 сая долларын хүү төлнө. Хөнгөлөлт энгийн их усүр 231.2 сая доллар дээр 31 оноос одоо бүх зээлийн ашиглалт гарсны дараа хамгийн дээд хэмжээ нь 10.4 сая доллар төлөв. Тэгээд ерөнхийдөө бол хүүгийн төлбөрийг бид нүл яг ашигласан дүн дээрээ төлдөг. Ашиглаагүй үлдэгдэл дээр болохоор бид нэр хөрөнгө баталгаажуулсны төлбөр төлөөд явдаг ийм зохицуулалт байгаа. Тэр гайл нүүтийн албан татвараас чөлөөлж байгаа шалтгаан бол бид нар
яг орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн дээр гайл нутгаас чөлөөлж байгаа. Энийг чөлөөлөхгүй байж болно. Чөлөөлөхгүй байх юм бол манай авах зээлийн хэмжээ л тэр дүнгээр нэмэгдэх учраас одоо өөрөөр хэлбэл төлж байгаа зээл дээр одоо татвар тавьж гинэ л гэсэн агуулгаар ингэж чөлөөлж байгаа. За нэг номер нэмж хариулъя. Очир утга гишүүний асуултанд хариулъя. Сангийн амтлаг жаргал гадаад зээл тусламжийн төслүүдийн үр ашгийг сайжруулах хүрээнд нэг авч хэрэгжүүлж байгаа хэмжээлийн төслийн нэгжтэй холбоотой. За одоо яг явж байгаа төслүүд бол бүх төслийн нэгжтэй яваад байгаа. За өнгөрсөн 7 сард бид нар яг энэ дээр судалгаа хийгээд засгийн газрын тогтоол гаргаад нэгдсэн төслийн нэгж гэдэг бүтэц рүү шилжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл салбар дээр тухайн гадаад зээл тусламжийн төслүүдийг хариуцсан нэг л төслийн нэгж байна. Энэ бүх төслүүдэд хариуцсан явна. Тэгэхээр энэ тоогоор бол оронтой 60 буурна, дээрэс нь урсгал зардлах зөвхөн 25 оны түвшингөөр 11 тэрбум хэмнэхээр байгаа. За төслийн нэгжүүдийн хувьд бол одоо зээлийн гэрээ хэлцээр дээр тухайн төслийн нэгжийг донороос санхүүжүүлэх үү, за эсвэл улсын төсвөөс байх уу, олон талт дээр бол ихэндээ гадаад зээл тусламжийн санхүүжилтэн дээр явдаг. За хоёр талт зээлүүдийн хувьд бол Монголын тал хариуцсан явдаг. Тэгэхээр энэ төслийн хувьд одоо нэгдсэн төслийн нэгж рүү шилжүүлээд нэгдсэн төслийн нэгж дээрээ энэ зар Нэг номер нэмж хариулъя. төсөл олгон дээр биш салбар олгон дээр нэг л нэгдсэн төслийн нэгж байна гэсэн. Тэгэхээр одоо эрчим хүчний яам жишээлбэл 9 төсөлд 9 төслийн нэгж байгаа бол нэг болно. Боловсролын яам бас нэг л төслийн нэгж. Энэ төслийн нэгж нь энэ төслөө цааш нь хариуцсан явна. Тэгэхээр зардлын хувьд болон орон тооны хувьд бол маш хэмнэлт бий болгож байгаа гэсэн.